Одоогийнхоо номыг болохоор зэрэг хямцагтай гэдэг. Хямцагтай шүл юм уу? Юу юм бэ? Юу ч хийж болно. Ямар ч хэлсэн хямцагтай шүл байх уу, хямцагтай хоолны жор байх уу, хямцагтай улс төр ч юм уу, хямцагтай амьдрал ч юм уу тийм ээ. Хямцагтай юм байгаа надад тийм. Сайн байцгаана уу сонсогчдоо, сайн байцгаана уу үзэгчдээ. 4-р сарын 1-ний өдөр Хүүх Тэнгэр подкаст эхний дугаараа та бүхэнд хүрэхэд бэлэн болсон. За хүүхэд байхаас эхлээл 4-р сарын 1-ний өдөр яагаад чинь хин нэгнийг хуурдаг, эсвэл намайг хин нэгэн хуурах байхтаа гэсэн нэг юм хүлээлттэй өлөө босгохтол нэг юм инээд цацруулсан өдөр өнгөрдөг байжээ. Одоо харин сүүлийн үед 4-р сарын 1 яаж үргэлжилж байгаа бол эсвэл би нэг инээдмийн баярын өдрөөс жоохон тустай байгаад байна уу гэсэн бодол төрөөдөөсөн. Энэ өдрийн зочин бол соёлын тэргүүний ажилтан шог зураач Сугрын болдыг урьсан юм аа. Сайн байна уу та? 4-р сарын өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Сайн байна. Сайн байна уу та? Тэгээ би өмнө нь бодохдоо одоо энэ шог зураачдын бүтээлүүдийг нүүр номоор хөвчлэн хараад энэ ямар айхтар мэдрэмж ингээд тулцсан гэж ярьдаг штеп. Ийм хүмүүс байгаад нийгмийн хүнийг ингэж яжлоод идэх юм болоо. Магадгүй зүгээр эфирээр биш шог зураачтай ингээд таарлахын төдийд хүнийг ингээд байгаагаар нь харахгүй ингээд нэг цаад яжилсан утгаар нь хараад идэх бахтай гэж айж авдаг байсан чи өнөөдөр тантай ярилцахаар суудсан байгаадаа бараг итгэж чадахгүй байна. Тэгэхээр 4-р сарын 1-ний өдөр таны хувьд шог зураач хүний хувьд юу яаж өрнөдөг юм бэ? За, юуны өмнө бүх үзэгчдээ инээдмийн баярын мэндийг хүргэе. Намайг л ухаан ороход инээдмийн баярын өдөр 4 сарын 1-ний өдрийг тэмдэглээ өнгөрөөдөг байсан. Тухайн үед чинь театрууд инээдмийн хөтөлбөр доолол, сонин радионууд чинь инээдмийн дуугаар нийтлэл бүх сонины арталт баг шог зураг хэвлэгддэг байсан. Би өөр шог зураг гэдэг имийг ойлгож ухаарсан маань бол нэг 4-5 дугаар ангийн хүүхэд байхад Байди багшийн 100 зураг гэдэг жижигхэн ном манай гэрт байдаг гэсэн. Тэндээс шог зураг гэдэг имийг үзэж ойлгож анхны ухаарлс хэрэл авч исэн гэх юм уу. Гэхдээ би харьцангуй азтай хүн. Ягаад гэвэл зэрэг намайг 7 дугаар ангид байхад манай сургуульд одоо өнөөдрийн Монгол улсын соёлын гавь сэтгэлтэн шог зураач Адягийн Батэрдэн гэдэг хүн маань багшаар ирээд тэгээ зургийн дугуулan хичээллээд тэр дугууланд нь орж суралцаад тэр үед багш маань би ийм шог зураг зурдаг юм байгаа. Шог зураг гэж ийм байт ингэж тайлбарлаж биднэрт ярьж өгч. Тэндээс санаа сэтэл авч анхны шог зургуудаа зурж гисэн тийм түүхтэй юм байна. Тэгэхээр энэ чинь 1988 оны тухай ярьж штэ. За тэгэл бидний үед чинь яг тэндээс эхлээд шог инээдмийн өдөр 4 сарын 1-нд шог зураачд бол одоо өөрийн гэсэн үүрэг оройлтод оролцох ёстой байна гэдэг тийм анхны сэтэл төрсөн гэх юм уу да. Тэгэл бид нар зураг зураал тухайн үед чинь 4 сарын 1-ний хөдөлмөр сонин гэж байлаа. Пионер үнэн сонин гэж байлаа. Тэрэнд чинь ингээд инээдмийн баярын дугаарт нь сурагч болд зураг гэж зураг хэвлэгдэл гарахад бөөн баяр болдог байлаа да. Тэгээ таныг одоо мэрэгчлээ чинь харсан чинь барилгын инженер мэрэгчлээ гэж яах юм? Тэгээ хүүхэд байхдаа шог зурагт ингэж дурлаж аваад яагаад мэрэгчл сонгохдоо барилгын инженер болсон юм бэ? Энд чи одоо жүжигчин байсан бол бас эн чинь шог зураач гэвэл за гэдэг нэг ойлгож болохоор байгаа даа. Ялгаагүй шүү дээ. Барилгын инженер гэдэг чинь өөрөө бас зурагтай холбоотой. Бид нар барилгын зураг уншдаг. Оюутан байхдаа барилгын зураг нөө гараараа зурдаг байсан шүү дээ бидний үед чинь. Тэгэхээр зурагтай бол холбоотой нэг. Хоёрдугаарт нь барилгын инженер гэдэг бол өөрөө миний багын хүсэл мөрөөдөл одоо юу болсон. Тэгээ дээрэс нь яг үнийг хэлэхэд нөө 10-аа төгсөөд багшийн дэдэ зураг хөтөлмөрийн ангид конкурс өгөөд унчихсан. Тэгэл тэр чигээрээ цэрэгт яваал халагдж ирээ дараа нь барилгын инженерийн сургуульд орсон. Та сая тэгж ярьсан шүү дээ. Хүүхэд байхаас л 4 сарын 1 инээдмийн баярын өдөр гэдэг байсан. Одоо ч гэсэн миний хувьд тийм дурсамжтай хүүхэд байхад 4 сарын 1 хон чи юм наалдсан байна гинэ гэл. Ерөөсөл хүн болгол тэгж хуурдаг байсан шүү дээ. Тэгсэн сүүлийн үед энэ хүмүүсийн нэгнийгээ хуурах байдаг юм уу? Эсвэл 4 сарын 1-ний өдөр ач холбогдол өхөн жоохон багасаад байна уу? Та юу гэж бодож байна? Эсвэл ингээ мэрэгжлийн болцсон юм уу энэ 4 сарын 1 чинь? Мэрэгжлийн үрээнийхний. Гүү тийм байж болохгүй шүү дээ. Инээд гэдэг чинь өөрөө хүн болгонд л зориулагдсан юм шүү дээ. Амьтнаас ганц ялгардаг юм чи өөрөө инээд шүү дээ. Тэгэхээр инээдмийн баярын өдөр гэдэг чинь 8 настаас 80 настай бүхэн зориулагдсан баяр. Энэ өдөр заавал шог зураач хүний хувьд Монголын шог зураачид нэгдсэн үзэсгэлэнгээ гаргадаг боломжтой болоод 4 жил өнгөрч байна. Бид нар хүүхдийн урлан бүтээх төв дээр Монголын шог зураачдын нэгдсэн үзэсгэлэн 4 сарын 1-ний нэдийн баяр үзэсгэлээ ингэж гаргаж байгаа. Шог зураачдын хувьд бол
90-ад оны үед Азтай Бадарч ингээд тэмцээн зохиогдож ирсэн. Та бүхэн санаж байгаа бол тэгээ энэ тэмцээн маань шог зохиолч, хошин шогийн жүжигчид, зураач тэгээд ингээд ийм гоё өргөн хүрээнд их айтаахан явж эхэлж байгаа. Тэгээ сүулдэ болчлоо л доо. Тэгээ яга болцсон ч хүмүүс санхүүгийн талтай холбоотой байдаг баг. Гэхдээ энэ хүн энийхээ болсон гэсэн үг биш шүү. Нэг хоёрдугаарт магадгүй хүмүүс жоохон нийгмээсээ болдго юм уу? Яхан бухимдалтай байж магадгүй. Гэхдээ инээд байгаа газарт эрүүл нийгэм оршдог. Эзэд хүн инээж л байх хэрэгтэй. Өнөөдөр бол ялангуяа бүр хийнэх хэрэгтэй. 4 сарын 1-ний өдөр. Тантай хүмүүс уулзахдаа жүжигчтэй уулзахаар нэг сайхан намайг инээлгээч гэлээдэг. Дуучидтай уулзахаар нэг сайхан дуулаад өгчөөч гэл байлгадгүй гэдэг штэ. Тэгэхээр тантай хүн уулзахаар яг одоо ингэж сууж яхад намайг нэг хөөрхөн хошин зураатгаач гэд тийм хүсэл ирэх үү? Бас өвөрмөц гоё мэрэгжил. За би энэ дээр нэг тайлбар хийж өгье. Шог зурагчин дотроо бас 2-3 янз байна. За жишээ нь өрхөл мэдлэгийн хэмжээнд ярил л да би яг нарийн мэдэхгүй байна. Шог зургийг ч одоо ингүүн шог гэд зүгээр ингээд байгаа аж байдлын сэтвтэй зураг зурдаг байж болно. Нэг бол дан улс төр зурдаг байж болно. Ялангуяа коммунизмын ч одоо бид нар улс төр атомын өмгөл их зурдаг байсан. Тэрний шиг улс төрийн шог зураг зурдаг байж болно. Үгүй бол нөхөрсөг шог гэд сая яг чиний ярьдаг тэр жанр байхгүй юу? Хүнийг зурдаг. Илгэлж ийн гэсэн үг үстэй одоо хошин байдлаар. Гэхдээ бас тэр чин дотор олон янз. Жишээ нь хүнийг янз бүрийн амтан юм уу дагууртай зүүрлээд хошигнож болно. Үгүй бол хүний эрхтнийг гэдэг юм уу араа нэг илүү байгаа юм илүү сунгаад гэдэг юм уу татаад жоохон хошин маягтай болгоод яачж болно. Гуравт нь бол юу гэдэг хүний цаад мөн чанар байгаа шүү дээ ажил мэргэжил гэдэг юм уу. Тэрнтэй нь уяа толгой зурж болно ч гэдэг юм уу. Ингээд маш том төрлөлтөө олон салаад мөчртэй гэдэг юм уу. Миний хувьд болохоор зэрэг ингүүн зүгээр тийм шог зураг зурдаг тийм онцлогтой. Нөхөрсөг шог зураг зурдаггүй. Гэхдээ чи сая их хөөрхөн асуучлаа л да. Намайг шогоор гой зураад өгөөч гэж. Шогоор гой зурна гэсэн ойлголт байхгүй л да. Яг өндөө бол. Тэр тусмаа эмгтэн үнийг бол шог зурна гэж юу ах вэ? Тэр ер нь бол тийм таата асуудал биш байх гэж бодож байна. Гэхдээ зүгээр хөнгөн маягаар нөхөрсөг шогоор зурж болно л да. Гэхдээ араа хэтрүүлж гэдэг юм уу тэгж болохгүй. Тэгээ эмгтэн болгонд өөр нэгсэн гоо сайхан байгаа шүү дээ. Тэгэд яг өөртөө 100% сэтгэл хангалуун байдаг эмгтэн хүн ер нь ховор гэдэг баха тий. Тэгээ хин нэг намайг хэтрүүлж зураач гэвэл дор бүрдээ нэг өөрийнхөө ÖСV-г мэдж байгаа болохоор нэг айцтай байх бах гэсэн бодол миний хувьд байгаад байдаг. Би тантай ярилцсан ямар асуулт асууж юу сонирхолтой байх бол гэхээс илүү яагаад чи надад нэг тийм шог мэдрэмж төрөөд байсан. Тэг яг хүмүүс юу яадаг юм аа. Одоо коммунизм үед гэж яриа л да. Нөө шог зураач нараас ч айдаг байсан баг. Харин яг тийм баха. За матар тоншуул гэдэг нөө сэтгүүл байх үед чинь бол шог зураач ирж ирэх юм бол баг нөө ширээгээ цэвэрлээл цаад чинь шогдоо зурч шүү бидний гахаа нохоо олгоо зурч шүү гэдэг юм ингээд айдаг ичдэг тийм юм байсан. За одоо бол надаас шог зураач гэдэг хүн айхын чаашаа юм. Би бол айсан. Зүгээр бид нар чинь зүгээр миний л өөрийн бодол би бас юуг нь аль биесны яг тэрийг мэдэхгүй байна. Бидний хувьд бол миний хувьд бол өнөөдөр нийгэмд тийм ээ аж амьдрал дээр болохгүй байгаа шүүмжлэмээр байгаа юмнуудыг шүүмжлээд одоо таны өмнөөс би дуу хоолойгоо сошиал гэдэг юм ингээ өргөжл байгаа байхгүй. Тэрийг та тэрвээ дэмжиж яаж ивэл одоо лайк дарж гэдэг юм уу намайг одоо дэмжиж байгаа илэрхийлж л байгаа тийм л хэлбэр. Нэг бол шеэрлээ цацах гэдэг юм те. Нэг тийм л хэлбэрээр л байж байгаа. Би нүүр номон дээр нэг бичсэн л те. Энэ бол миний л үзэл бодол шүү. Хин нэг нэрүү дайр тавшаагүй, хинний захиалга байхгүй. Энийг та цааш нь ингээд дамжуулаад явж болно чөлөөтэй гэд нүүр ном дээр бичсэн. Одоо энэ миний гарт таны гаргасан шинэхэн ном байна л да. Хярамцагтай шог зургийн цомог гэсэн. Энэ 2025 онд энэ сая гарч байгаа ном байна. Одоо нээлттэй хийж байгаа ном болоо. Тийм, Нийтийн баяртай барьж байгаа бэлэг. Тийм байна. Тэгэд энэ дотроос нэрээ харсан чинь тайлбар алга. Гэхдээ л одоо дөнгөж сая миний хамгийн түрүүнд олж харсан зураг одоо нэг үнэхээр эмнэлгийн салбараар явхад хэцүү байдаг штэ. Өнгөрсөн хойно л нэг юм яа тэхгүй яасан, ингэхгүй яасан гэд үлдэхэр хэмжээний байдаг тухай. За тэгэл ингээ харахад энэ одоо магадгүй те дарга дэшээ Баатар тоош гэдэг шиг нэг иймэрхүү зураг байгаад ах шиг байна. Тэгээ энэ мэдрэмжийг та бусдаас төрүүлж алах гэдэг шиг яаж ингэж мэдрэмж хөгжинэ гэж байх юм уу? Эсвэл таны одоо дотоод
одоо юу гэдгийг угаасаа юм өгөгдөл юм уу? Дараа нь хоёлаа номныхаа талаар илүү ярьж болох нь одоо хичнээн зураг байгаа юм би. 200 гаруй зураг байгаа. 4 сарын 1-ний Инээдийн баярт да зориулж одоо миний шог зураачийн хувьд барьж байгаа бэлэг. Миний ажилдаг Рушан гэж компани ивент тэгж хэвлэж өгч байгаа. Зураач хүний хувьд шог зургийн зурдгийн хувьд өний хувьд 2 дахь номоо гаргачихж байгаа. 13 онд би хоньны ээлж гэж номоо гаргасан. Тэр үед номоо гаргахдаа нөгөө шог зураг зурдаг юм үе гэдэг юм уу та. 90-ад оны үеэс явж байгаад тэр 90-ад оны анхнараас би хүлээж авсан байхгүй. Тухайн үед. Тэгээд би нэг зураг зураад ингээд явж итэл сүүлдээ зах зээлийн системд ороод Монгол улс чинь янз бүрийн хөвлийн салбар унаад эхэллээ шүү дээ. Тэрнтэй хам шог зураг маань ерөөхдөө унаад ингээд тасраад эхэлсэн. Тэр үед би хоньны ээлжид номоо гаргачаа. За ямар ч хэлсэн би энэ удаагийнхын хоньны ээлжийг өнгөрөөлөө шүү. Дараа чинь дүүнэртэй хүлээлгэж өгч байгаа гэдэг утгаар гаргаж ирсэн. Одоогийнхоо номыг болохоор зэрэг хямцагтай гэдэг. Хямцагтай шүл юм уу? Юу юм бэ? Хямцагтай. Юу ч хийж болно. Ямар ч хэлсэн хямцагтай шүл байх уу, хямцагтай хоолны жор байх уу, хямцагтай улс төр ч юм уу, хямцагтай амьдрал ч юм уу тийм ээ. Хямцагтай юм байгаа надад тэр чинь. Юм нээл. Нөгөө кинонд гардаг шүү дээ. Хямцаг гэж юу вэ гэхэлэр зэрэг юм нээлсэн нэг хямцаг гэдэг юм аа гэдэгтэй адилхан тий. Зургийн тухайд тэр санаа сэтэл авах гэдэг чинь амьдрал өөрөө баян. Амьдрал өөрөө шог зураг. Миний нүдээр. Гэхдээ яг энэ номонд байгаа нийгмийн холбогдолтой шог зургууд маань бол өөрөө яг л амьдрал дээр байж байгаа юмнууд. Жишээ нь би Баялгийн аймагт ажилладаг л да. Сүүлийн 7 жил Баялгийн аймагт ажиллаж байна. Тэгээд 3 жилийн өмнө Улаанбаатарт ирээд нэг эмнэлэгт үзүүлсэн чинь зүрхөө үзүүл гэсэн. За зүрхөө үзүүлье гэсэн чинь нэг эмнэлгээс очиж очир авдаг гэнэ. Тэгэхээр эмнэлэг дээр нь очлоо. Очир авах гэсэн чинь уцаар ярьж авдаг гэнэ. Тэгэхээр нуц руу нь ярьлаа. Тэгсэн чинь урайлах гэн сайхан хүлээж авч байна. Өө за таныг очирт биччихлээ аах. Энэ үйл явдал маань одоо 2 сард болж байгаа асуудал шүү дээ. Таныг 7 сард очирыг чинь биччихлээ гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ч одоо би юу гэж ойлгох вэ? 1700 км занаас Баялгийн аймагаас ирчээд очир аваад 5 сарын дараа ирэх чийтэл одоо тэгээд ирэх ч юм уу ирэхгүй ч юм уу тэрнээс үүдэж наад нөгөө түрүүний цаг авахгүй ямар дураараа юм бэ гэдэг нэг булшин дээр юун дээр очиж сайн нөгөө хүн айл хэдийн өнгөрчихсөн байгаагаар тэгэж зурсан. Жаахан хүн татуу юу харагдаж магадгүй гэхдээ одоо бодит байдлын юм л надад л харагдаж байгаа. Ингээ хараад хаа таны номыг нэг өдөр суугаад эргүүлээ л да. Гэтэл нэг айхтар инээд цацруулаад ахаар чинь бас биш болоо явчлаа шүү. Тэгэхээр та энэ нөгөө шог зургийн төрлийн одоо ямар төрөл гэдгийг те улс төрийг шоглосон одоо нийгмийн нэг юм гажуудлыг шоглосон тэр дотор бас энэ бидний сэтгүүлчдийн талаар бас хэдэд байгаа нь харагдаал авчихна. Бага. За яг наадах чинь гоё олж харлаа. Шог зураг гэд шоглоо зурн чи нөгөө нэг анх эхлэхдээ нэг гоё намайг шоглол зураад гээд нөгөө гоё гигээд инээгээд эхэлсэн. Одоо инээч нэг л жоохон цөөрөөд одоо харин нэг нь зураг явуулчихлаа шүү тий. Яг би шоглол гэдэг юм шүүмжил зурсан. Хүлээж авч байгаа хүмүүс маань ямар реакцаар тийм ээ уурлаж, шүүмжилж яаж хүлээж авах нь тэр үний л асуудал. Гэхдээ хэрв заяа хин нэг хүн эндээс реакц авч л байвал би үүргээ сайн гүйцэтгэж яах гэж ойлгож байгаа. Шог зураг дотор шүүмжил заавал байх ёстой. Заавал бид нар зүгээр нэг аяг зурчаад энэ аягыг энэ хөргөн аяг бичиж чи энийг харж ийнэ гэж яах вэ? Тэгснээс энэс бид нар яг энийг нь хараад инээдэг юм бооз. Цаана далд санаа агуулга бол заавал байгаа. Мянган үгийг нэг хуудсан дээр нэг удаа харахтал зориулж зурах гэдэг санаа штэ бид нар. Хамгийн гол юм. Ном авчирж өгöd майныг унш улс орны амьдрал ийм байна гэд үзүүлэхөө нэг зураг үзүүлээд харуулах бол гэдэг л асуудал. Тэгэхээр шүүмжил байгаа. За тэрийг чи олж харсан байна харин. Одоо энэ таны зураг угаасаа ингээд зураг болгон бүр өгүүлэмжтэй энэ тухай хоёул ингээд яриад амар юм шиг. Энэ сүүлийн үед нийгмийн сүлжээ, Facebook, интернет орчин бол одоо ерөөсөө хүн болгоныг л ингээд автуулсан байж штэ. Өөрөө боддог ч юм уу, гүү ч юм уу. Тэ ерөөсөө л хүний амьдралынтай холбоотой гэдэг шиг хүүхэд байхад одоо инээдмийн баярыг бол бид радиогоо сонсож зурагтаа үзэж өнгөрөөдөг байсан бол сүүлийн үед ерөөсөө энэ Facebook-ээс хамааралтай болж штэ. Тэгэхээр энийг та шог зураач хүний хувьд бүтээлээ олонд ашиглахад эргээр эргүүлж чадчихээн үү? Эсвэл одоо хуучин байснаасаа
дордож гин үү? Тэгээ юу бодож та яг энийг зургийг зурсан болов? Тэг яг одоо хүүхдийн хүмүүжлэг хамгийн наад энгийн жишээ ярил л да. Тэгэл хүүхдийн хүмүүжлэгээ ярихлаар энэ зэрэг одоо миний үед гээд одоо дээр үе юм ярих гэдэг юм шиг байна. За чиний үед ч гэсэн ялгаагүй. Ээж аав чи юу гэдэг хүүхдээ яаж хүмүүжүүлсэн юм бэ ч гэдэг юм. Цаглаггүй тул тийм ээ. Багш нарын чинь энэ танаа ангийн хүүхд чи юм бэ ч гэдэг юм ингэж. Тэг тийм тухайн хоёр хүн хоорондоо харьцаад тэр хүн нэг хүн чиний өмнөөс хариуцлага хүлээгээд ч гэдэг юм ингээд чамаа ингээд хариуцуулаад ингээд явж исэн. Амьд харилцаа байж л те. Одоо бол тийм алга болсон. Ерөөсөө энэ Facebook за одоо яг ингээд дайрч юм уу мэдэхгүй зөв сошиал ертөнц гэдэг юм уу те. Энэ нэг үл үзэгдэх гарт баригдаж юу яахгүй мөртлөө энэ юм чи өглөө бид нарыг нүдэ нэгтэл угтж штэ. Тэглээ үнч муудлаач үгүй юм бид. Тэгээд энэ хүүхдүүдийн хүмүүжил гэдэг юм чинь тэднээс хамааралтай болцсон юм болов уу гэд имзэглэж байгаа байхгүй юу? Тэр имзэглээл гаргаж байгаа тэр тархийг угаагаал юу ч гэж ярьдаг юм. Зүгээр жишээ нь уншижсэн нэг 10 настай хүүхэд Америкт амьдардаг аав ээжигээ одоо намайг хүчрхийлж байна гэдэг нэг хүчрхийллийн газар руу уцтаа нөгөөдөл нь аав ээж нэрээ Монгол руу буцаацсан гэдээ уншижсэн л да. Тэгээ бодож байгаа хөөх тэр ч одоо наацхын одоо эцгийн хайрлах хүндлэгч гэдэг нь тийм юм Монгол хүний хувьд нэг сонирн байхгүй болсон юм шиг тийм ээ. Орчин үеийн тэр юм зөвл байх гэхдээ бас энэ чинь нэг юмд хамжаа хязгаар гэдэг юм бидний үед л байсан. Одоо ч гэсэн байх ёстой гэж ойлгодог. Гэтэл бидний тэр хүмүүжил маань үн цэнэгүй болоод энэ гар утсан сошиал ертөнцийн бидний өрөвдүүдийг удирдаад хүмүүжүүлээд залаад байна л гэдэг ч жоох имзэглэж байна да. Тэрийгээ зургаал илэрхийлж байгаа. Танд одоо ингээд энэ бүх зургуудыг зурах таны төрөл угаасаа яг энэ юм байна шүү дээ. Тэгэхээр уг нь шог зураач хүн шүү дээ. Танд хэцүү байдгүй юу? Одоо ингээд нэг юм надад бол ингээ харахаар л ингээл юу байгаа бол гэж бодвол ингээл дараагийнх нь ямар сэдв байгаа бол гэл нэг тийм мэдрэмж төрж байна. Гэтэл та өөрөө энийг түрүү хэлсэн шүү дээ. 1000 өгүүлбэрийг нэг зурганд багтаагаад ингээд зурхын тулд таны төвчээр таны энэ бодол санаа ядардгийн шиг ингээд ямар хэцүү байдаг бол гэж бодогдоод байна. Уг нь би хийнэ гэж орж ирсэн байтал. Тэгэж бодогдоод байх юм. За яг хөө мэдээж юу шүү дээ. Ямар нэг юм хараад жоохон бухимдлал илэрхийлж байгаа санаа шүү дээ. Шүмжилж байгаа зургууд бол тийм. Тэгэхээр мэдээж тийм сайнгүй байх нь байгаа. Гэхдээ гайгүй. Тэрнээс болоод нэг сүртэй бухимдаад гэдэг юм уурлаад стрессэд депрессэд тахын байхгүй зүгээр өөрийнхөөроо тэгээд бараг сурчичтэй. Тэгээд нэг сайн юм бид штэ шог зураач хүмүүс чинь бид нэр юмыг заавал нэг хайх гэдэг юм шиг магадгүй зарим хүн санагдах байх тийм. Гэхдээ л худлаа зурж болохгүй, худлаа байж болохгүй. Үннийг л хэлжлэх ёстой гэж ойлгодог. Та Баян-Улгийн аймгаас арга хэмжээнд оролцох гээд ирсэн. Номынхаа нээлтийг хийнэ. Яг энэ шог зураачдын дунд, энэ зураачдын дунд 4-р сарын 1-ний өдөр. За ер нь бусад өдрүүдэд ч гэсэн зураачдын үзэсгэлэн гарлаа гэж зар мэдээлэл яваал идэг. Яг үндэ очиж үздэг нь хэд байдаг бол сонирхдаг нь хэд байдаг бол гэж би дотроо бодож л байдгийн. Тэр энэ удаагийн арга хэмжээтэй энэ номод танилцуулж байгаа үйл ажиллагаа нь яг ямар учиртай вэ? Тэрийг тайлбарлаж болох уу? Болоо. Монголын шог зураачдын холбооноос 4 сарын 1-ний нийтийн барьц зориулаад ерөөсө жил болгон ийм үзэсгэлэнгээ гаргаж байна гэдэг бид нар зорилт тавьсан. Тэгээ чи түрүү хэлсэн одоогийн маань нийтийн баяр жоохон албаны шинжтэй болцсон юм уу? Нэг бол нэг л тийм олныг хамарсан байхаа болцсон юм уу гэдэг асуугаад байсантай чи яг холбоотой байхгүй юу? Шог зургийн зураачд маань өөрснөө ингээд тарж нийгмийнхаа дагаа тийм ээ. Жоохон үгүй болоод шог зураг маань жоохон үнцэн хүч гэдэг юм уу? Хүмүүст хөрөх юм жоохон багассан тийм тал байгаа. Тэгэхээр бид нар холбоо байгуулад энэ холбоогоор дамжуулаад хүмүүстийн шог зургийг илүү хүргэх, ойлгуулах энэ шат руу явж байна. Яг өнөөдөр миний энэ дээрээ сууж байгаа шалтгаан өөрөө бас тэр байхгүй. Би шог зураг гэдэг юм сайхан юм чинь байгаа шүү. Шог зураг ингээд хүмүүс зурж байгаа шүү гэдгийг бас нэг хүн ч гэсэн хэлж ойлгуулах гал байж л байна л да. Ер нь бол дэлхийн бүх улсад шог зураач нар байдаг. Бүгд шог зураг зурдаг, хүмүүс тэрийг үздэг. Нөгөө чиний сэний хэлдгээр жоохон бухимдаад урдхан нь уурлаад ингээ хүлээж авдаг л байх. Нийгэм байгаа цагт шог зураг байж л байна. Зүгээр хүмүүст хүрэх хүртээмжний хувьд жоохон багассан байж магадгүй. Шог зураг үзлэн гаргахлаар хүмүүс аягүй гоё хүлээж авдаг шүү дээ. Нодлон би соёлын гавьяат сэтгэлдэн шог зураач Батэрдэн багштайгаа соёлын төрний ажилтан найруулагч Дорцомбогийн цогт гээд найзтайгаа гурлаа нийлээд зайсан хийлий.
зааланд үзэсгэлэн гаргасан. Тэгээд үзэсгэлэнгээ гаргасны маргааш нь ингээд зүгээр тэнцээ явж байхад тэр очиж кино үзэх гэж явж байгаа тийм ээ, дэлгүүр хийж явж байгаа гэдэг юм уу. Тийм хүмүүс ч ингээд тэрэн дээр ингээд бужигнаад ингээд явахгүй ингээд зогсож байгаа байхгүй. Аав ээжтэйгээ хэмжээс хүүхдүүд ингээд зогсоод аав ээж нь явъя л дагтар зэрэг одоохондоо энийг хараад гэл ингээд чи хүүхдүүд ингээд татгадаад шүү дээ. Тэрэнд чи сонирхоод байгаа байхгүй. Гэх жишээгээр нөгөө давуу тал нь чи өөрөө нөө шууд хүнд харагдаад нүдэнд харагддаг учраас хүмүүс энэ рүү чин тэмүүлэн юу одоо илүүл олон хүнд хүрэх бидний зорилго байна. Тий. Одоо энэ дээр бас нэг шүүхийн шинжилэл гэсэн чинь нэг матрушка яг адилхан хараас нь гарч ирж байгаа нэг энэ зураг байна л да. Тэгээ энийг ингээд үзээ сэдв болгоо ярих юм бол сонирхолтой байна. Энэ шиг тийм ээ таныг одоо яг энэ төрлөөр зурдгийг мэдээд эсрэг талаас өрсөлдөгч талынхаа нэр хүндийг унгах чи тийм нэг юм хийгээд өгөөч гэсэн магадгүй захиалга орж ирж ирсэн үү? Тэгвэл нэлийн цохилт болох юм биш үү? Эсрэг талынхны захиалга. Тий, гүгөө тийм юм зүгээр чиний яг хэлдгээр бол байж болох үндэстэй. Байж болно. Зүгээр над дээр хүмүүс гэдэг нь ганц нэг удаа л да нэг олон биш зүгээр нэг тийм зураад үз тиймэрхүү юм зурулах гэсэн тэр нэг юм ганц нэг юм байсан. Гэхдээ би хэлдэг байхгүй юу? Өөчлөөрэй. Би өөрийнхөө үзэл бодлоор өөртөө зурдаг болохоос ш. Тийм ээ. Хин нэгний захиалгаар хин нэгнийг үтгэх гэдэг юм уу доромжлох тийм маягаар би зураг зурч болохгүй. Ягаад гэвэл нэг дуур чи ёс зүй байх хэрэгтэй. Хоёрдугаар чи миний өөрийн үзэл бодол шүү дээ. Миний өөрийн эндэр. Тэр зэрэг энийг би өөрөө л ашиглана гэдэг байхгүй юу? Тэгэж захиалгаар тэгж хүн өгдөх зурж болохгүй л дээ. Миний эсрэг гэдэг юм уу одоохондоо тийм гарч ирээгүй гайгүй. Хүмүүс янз янзаар л хүлээж авч байгаа. Яг сошиал дээр зарим нь бичсэн л байдгийн жоохон янз янзын бичсэн байдгийн тэрнийг хажууд бөглөгөөд гэдэг юм уу тэгэж бүх юмдэж янз бүр хүлээж авдаггүй. Таны номын нэрнүүдийн уран бүтээлийн нэрнүүдийн онцлог гоё монголчуу өрмөц юм аа. Одоо хоньны ээлж гэлдэг хярамцагтай гээл надад бол ингээл яг буучлаа л да. Тэгэд орчин үеэ дагаад түрүүнтэй хэлсэн шүү дээ. Би хоньныхаа ээлжийг өнгөрөөчлөө. Одоо ингээд дараагийн үеийг авч явах ёстой шүү дээ гэд. Та хэр сэтгэл хангалуун байна уу? Таны дараагийн хоньны ээлж таны хүссэн хэмжээнд ер нь хүрч гин үү? Эсвэл хэд говьлох гээд байна уу? Таны мэдрэмж ер нь яг ямар байна? Гүгөө яг миний юун дээр араас гэдэг юм уу одоо шог зургийн нэг үе баг тасарсан л да. Яг өмнө хэлэхэд. Тэгэж явж байгаад одоо харин сүүлд гарч ирж байгаа залуучууд гой залуучууд гарч ирж байгаа. Дэлгэрмаа гэж нэг охин байгаа, цэцэг дайр байгаа, дээрэс нь галууд гэдэг мундаг залуу байна. Саяхан тэр Японд олон улсын шог зургийн юунд оролцоод ирлээ. Энэ залуучууд гой залуучууд гарч ирж байгаа. Өшөөж гарч ирээсэ гэж бодож байгаа. Ягаад гэвэл эн чинь өөрөө хизээч тэтгэвртэй гардаггүй. Хүнээс нэг тийм актер юм одоо материалыг изүүл шаардах гэдэг юм уу тийм юм баг харьцангуй мундаг сайхан урлаг байхгүй. Тэгэхээр энэ залуучууд шунан дурлаасаа гэж бодож байна. Тэгээд дараагийн маань ээлж гарч ирж байгаа. Их сайхан гарч ирж байгаа. Харин бүр өнгөлөг мундаг гарч ирж байгаа гэж бодож байгаа шүү. Их олон багш нар одоо багш мэрэгчлээ солио, цалин багтаагаас болоод хангамж юмутаагаас болоод солонгос явлаа гэж ярьдаг шүү дээ. Одоо нийтлэг л яриа. Гэтэл яг энэ шог зургаар дагнаад амьдрыг ивэл тийм боломж байдаг юм уу? Эсвэл зүгээр энэ нэг дагалдах сонирхол юм уу? Хобби юм уу? За наадах чи яг өмнө бас ямар ярьжлаа хүмүүс ярьжлээсэн. Яг шог зургаар амьдрын чиж байхгүй л та Монгол тэрийг хүлээж авдаг тийм юу байхгүй. Нэлэмж нь байхгүй. Зүгээр миний хувьд бол шог зураач нар янз янзын л байгаа. Жишээ нь хүүхдийн номын зураг зурдаг хүмүүс байна. Хүүхдийн дуугуулыг хичээлүүлж байна. Тэр Батэрдногч жишээ нь хүүхдийн нэвтрүүлэг хийгээд би чадна гэдэг хүүхдийн нэвтрүүлэг хийгээд гоё хүүхдүүд контент үйлдвэрлэж гэдэг юм ингээл яаж л байна л та. Би бол нөө нэг төр барилгын инженер, барилгачин наа хийгээл хоббигоо хөгжүүлээл явж байгаа гэж ойлгож байна. Хобби. За тэгэхээр энэ удаагийн 2025 оны 4-р сарын 1-ний өдөр одоо Монголын радио, Хөх Тэнгэр радиогийн зочноор оролцсон танд баярлалаа. Радиод зочноор ярилцахын чинь ер нь энэ талаар яриул зүгээр дээ гэдэг хүүхэд насны радиогийн дурсамж байдаг штэ. Та тийм бодолтой ирсэн үү? Тэгээ яг ингээд ороод ирсэн чинь таны бодит байдлаас хэр зүрсэн бэ? Магадгүй маргааш нөгөөдөр юм уу те 7 хоногийн дараа таны нүүр номоос Хөх Тэнгэр радио гэсэн юм шог зураг төрөх болов. Яг би зүгээр ярилцлага өгнө гэж бодохдоо л
багшийн тухай ярина гэж бодсон. Яг танаа сонсогчдод тийм ээ. Миний ярьцгнаас багш хүн гэдэг ямар мундаг юм бэ гэх юм уу тэрийг олоосол хараасаа гэж бодож байгаа байхгүй. Ягаад тэгэхээр 7 дугаар ангийн дээр жоох хөөхтийг ийм сайхан урлаг байдгийн ингэж шог зураг зурж болдгийн тийм ээ. Ингэж хүмүүргээ хөгжүүлдэг гэдгийг тухайд багш л олж харцааж өгсөн байхгүй. Тэгжээж өнөөдрийн би ингээд та бүхний өмнө суух нэртэй нүртээ сууж штэ. Тэрнтэй адилхан багш хүн гэдэг л мундаг учраас би өнөөдөр ингээд шог зураад гэдэг нэр зөвгөл явж байна да. Аха. Тий. Нэг дараагийн тэр чиний Хөтөнгөр гэдэг шог зурх уу гэж байж болно. Зүгээр энэ далмын завшааныг далимдуулаад би 1990 онд Улаанбаатарын нэг өдөр гэдэг зураг зураад тухайд Улаанбаатар сонин ингээд тэр сонины нэг голын нүүрэн дээр ингээд томоор хэвлэгчсэн. Дараа нь 92 онд Хөдөөгийн нэг өдөр гэж зураад үг сонины голын нүүрэн дээр хэвлэгчсэн. Сая 24 онд за 24 ч гэж ярихгүй да. За 10 оноос гэж ярив. Би баялаг томил дээр яваад одоо нэг 6-7 жил болж байна. Энд очсноосоо хойш л гэж хэлээ да. Одоо нөгөө санаагаа олоод баяжуулаад гэдэг юм явсаар байж байгаад Баялгийн аймгийн нэг өдөр гэж зураг зурсан. Том. Тэгээд одоо өөрийнхөө байгаа орчин байгаа газар маань өөрөө надад үлдээсэн сэтгэл гэм. Тэр шиг Хөтөнгөр араад дугаар ороод гарсан ч Хөтөнгөр араад гэдэг тухай зураг зурч магадгүй шүү. Зураасаа гэж бодож байна. Тэгэд яг миний хувьд бол нарч зурж чаддгүй хүн яг нөгөө зураач мэрэгжилтэй, зураач хүнтэй, тэгээ барилгын инженер гэдэг чинь бас л нэрэл зураг төссөн шүү дээ. Тийм ээ би яагаад тэгж яхахтар хол хүндий бодсон юм болоо. Тэгэд энэ хүнтэй ярилцж чинь угаасаа ийм төрөлхийн зурх өгөгдөл танд байсан байж тээ. Тэгэхээр одоо нөгөө сүүлийн үед хүүхдийн сэтгэл зүйг зургаар таньж болдог гэдэг штеп. Энэ та нэрийн зураач хүний хувьд юу гэж боддөг вэ? Одоо би ч гэсэн ингээд өөрийнхөө сэтгэл зүйг таниулахын тулд ингээд хэмжээндээ бас нэг юм байшин зурж л явлаа л да. За яа би одоо яг нарийн мэдэхгүй байх нь мэрэгжлийн биш болохоор зэрэг. Гэхдээ зөв өөрийнхөө бодлыг л хэлье. Анх бид нар нэг нөгөө шог зургийн дугуулмгаа байгуулад тэр нөгөө нэг төрөний хүүхэд байхдаа Хурц сарандаа гэдэг шог зургийн дугуулан байгуулад. Тэр үед Монгол телевизээс ирээд биднээс нэг ярилцлага авч ирсэн. Тэгэхэд нэг манай багш хэлдэг байхгүй юу? Хүүхэд зөвхөн нар зурдаггүй гэдэг. Тэгснээр ярилцлаган дээр нь би яг тийг хэлсэн байхгүй юу? Хүүхэд зөвхөн нар зурдаг юм аа. Бид нар ингээ шог зураг зурж чаддیں۔ Гэд. Тэр шиг тухайн бид нар чинь нөгөө хүүхдүүд гэхдээ бид нар зөвхөн нөгөө бөөргөө зураал нар гэд сууж идэг тэр юунаас ч араа өөр сэтгэх гээд байна. Бид нар байгаль орчны хамгаалах сэдвээр зураг зурж иж гэдэг юм үү те. Ингэж л амхандаа тайлбарлаж ярьсан яриа л та. Яг тэрнтэй адилхан энэ хүүхдүүд чинь зөвхөн нар зурхгүй шүү. Хүүхд болгоны тархинд өөр нар байгаа. Тэрийг асааж гаргаж ирч чадах юм бол чадахгүй юм байхгүй. Нин ялангуяа одооны хүүхдүүд бол бүр мундаг. Тэгээд чиний дөрөвний хэлдгээр тэр нөгөө зургаар илэрхийлээд тэр хүүхдэд санаа бодлыг мэдж болно гэж бид нар тухайн үед бас л хүүхдүүд байсан. Тэгэл байгаль орчныг хамгаалах сэдвээр ялангуяа их зурдаг байлаа. Тэр нөгөө 10 жилийн хүүхдүүдийн бол юуны багш нарын хүүхдүүдийн зурчилч гэдэг юм үү, тиймэрхүү сэдвүүд тэр зурдаг л байсан. Сонирхолтой сайхан л байсан. Тэр үеийн бидний сэтгэхүй тийм л байсан да. Тий. За баярлалаа. 4-р сарын 1-ний өдөр Хөтөнгөр радиогийн зочноор оролцсон танд баярлалаа. Сайхан баярлаарай. Өнөөдөр бол таны баяр. Тий, Монголын нийт шог зураачтайхаа өмнөөс бүр томруулаад Монголын хошин шогчтойхоо өмнөөс танаа радиогийн нийт сонсогчдод танаа радиогийн хамт олонны нийтийн баярын мэндийг хүргэе. Энэ өдөр сайхан инээд хөрөөр дүүрэн өнгөрөөгөөрөө шог зураач авцараа жоох инех гэсэн боловч нэг л жоох юу асан болж өгсөнгүй тий. Тэгэл хинээд энийг л хэлсэн юм аа. Гэхдээ хамаагүй зүгээр юу хагаад шог зургаас хүн тодорхой хэмжээний нэг ухаарл мэдрэмжийг л аваад тоцорчвол болно. Баярлалаа танд. За баярлалаа. Тэгэхээр сонсогчдоо Хөтөнгөр радио подкаст 4-р сарын 1-ний дугаараа танд хүргэлээ. 4-р сарын 1-ний өдөр бол одоо үнэхээр намайг мэдээ орсон цагаас эхлээл инээдмийн баяр байсан. Нэг нэгний хуурдаг баяр байсан. Өдөр бүрийг өнөөдрийг тэр тусмаа инээмсэглэж өнгөрөөгөөрэй. Дараагийн сонирхолтой хэрэгтэй зочдоор эргээд уулзцаая.